Өнгөрсөн 2024 онд Young Living компанийн хувьд ямар амжилттай, ямар үзүүлэлттэй он болж өнгөрснийг хуваалцъя. За тэгэхээр 2024 оны сайн үеийн аяны хүрээнд Young Living компани өөрийн гэсэн Young Living Foundation буюу сайн үеийн сангаараа дамжуулаад 100,000 гаруй хүний амьдралд өөрчлөлт авчирсан гэж байна. За сайн үеийн сангийн академи 1403 сурагчдыг сургасан байна, боловсруулалтаа олгосон гэж байна. За 25 улсад Young Living-ийн сайн үеийн сангийн төслүүд хэрэгжсэн байна. Young Living-ийн бас академид шинээр 7 анги танхим нэгдсэн байна. За тэгээд мөн 3.5 сая гаруй $. Сайн үеийн аянаараа босгоод шаардлагатай хүмүүст хүргэсэн байна. За миний хувьд энэ сайн үеийн аяных нь үйл ажиллагаар маш их бахархдаг. За тэгээ Эквадорт байдаг сайн үеийн аяны хүрээнд бас энэ академид нь бас очиж сурагчдтай уулзж ясан, маш их сэтгэл догтлон мөчөж байсан. За тэгээд энэ талаараас гоё мэдээлэл харахад үнэхээр таатай байна. За шинжлэх ухааны салбарт өнгөрсөн онд ямар амжилтууд хийсэн бэ гэхээр Гэри Янгийн судалгааны институт болон Young Living-ийн тариалангийн талбайнуудад хийгдсэн судалгааны үр дүнг нийт 5 нийтлэл болгож шинжлэх ухааны сэтгэлд нийтлсэн байна. Young Living-ийн 2 бүтээгдэхүүн дээр тусгаалan клиник судалгаа хийгдсэн байна. За ямар ч байсан нэг судалгааг миний мэдхийн Нингша жүүс дээр клиник судалгаа хийгдсэн байдгийг мэднэ. Франклины судалгааны институтэд хийгдсэн байгаа. За дараагийнх нь Анугийн Юта мужид байрладаг Spanish Fork гэсэн чанарын хяналтын лаборатори нь ISO IEC 17025 2017 гэсэн ийм тусгай үнэлгээгээр үнэлэгдээд Америкийн лабораторийн холбооноос магадлан итгэмжлэл авсан байна. За тэгээ энэхүү сертификатыг авахын тулд 6 сарын хугацаанд лабораторийн төхөөрөмж, тэдгээрийн үйл ажиллагаа, хийгдэж байгаа тест шинжилгээний үр дүн, үзүүлэлт, ажиллагааг 6 сарын хугацаанд маш удаан хянсны үр дүнд олгодог ийм маш өндөр түвшний шалгуурын ирэх юм билээ. Тэгэхээр энүүгээр ингээд бас Young Living өөрсдийн чанарыг шалгадаг лабораторийнхоо төвшин ямар өндөр зэрэгт байдгийг баталж байгаа бас нэг жишээ болж байна. Тэгээд Young Living амин тосыг маш олон 9-10 жил хэрэгжилж байгаагийн хувьд үнэхээр чанараа алдахгүй, чанарын өндөр түвшинд байдаг нь бас энэ эргээд нөгөө өөрсдөө тест шинжилгээгээр баталгаажуулж бүх амин тос бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг. Ийм бас тэр тулгуур шалтгаанаар бас өдий удаан хэрэгжилж байна. За дараагийн 24 онд хийсэн тогтвортой хөгжлийн хувьд байгаль экосистемд эргээд ямар хувь нэмэр оруулж байгаа гэхээр орон нутгийн 800 орчим ургамлыг эргээд хандвалсан байна. Орон нутгийн болон устж үгүй болох аюулд орсон 5,000 гаруй цахирмаа цэцгийг Эквадор улсад дахин сэргээж ургуулсан гэж байна. За миний хувьд Эквадор улсад 22 хонд очихдоо яг энэ цахирмаа цэцгийнх нь нөхөн сэргээж байгаа цэцгийн хүлэмж рүү орж үзсэн. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй. Тэгээд ингээд яг төрөл төрлөөр нь төрөлжүүлээд цахирмаа цэцгийг ингээд сэргээх ажиллаа хийж исэн. Тэр явцтай нас танилцсан. За ургамал болон амьтан хамгааллын институттэй 2 удаагийн хамтын ажиллагаа хийсэн байна. Тэгэхээр миний бас амин тосоо тууштай хэрэгжилж байгаагийн бас нэг шалтгаан бол энэ эдэг. Young Living компани зөв зохистой ёс зүйтэйгээр байгальтайгаа харьцдаг. За тэгээд ингээд амин тосоо цэцэг мод ургамлаас гаргаж авахдаа эргээд байгалийн экосистем, орчин тойрны ургамал тэдгээрийг бас ингэж хайрлж хамгаалдаг. За мөн устж үгүй болох гэж байгаа
ургамал за эсвэл одоо экосистемд нэг шаардлагатай зөгийг хүртэл одоо тусдаа үржүүлдэг, тэрэндээ анхаардаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд нь бас эргээд бид нарт дахиад үргэлжлүүлэн яг цэвэр байгалийн ургамлын огт осыг ингээ гар дээрээ авахд бас нэмэр болдгоо. Тэрэнд бол үнэхээр талархдаг. За дараагийн 2024 онд онцлог шин зүйлс юу байсан бэ гэхээр одоо hemp гэдэг англиар нэрлэдэг hemp гэдэг ургамал буюу монголоор олсны ургамлын тариаллыг өөрсдийн тариаллын талбай дээр ургуулж хэлсэн ийм онцлог жил болсон байна. За мөн seed to seal буюу Young Living-ийн хамгийн гол үндсэн зарчим тулгуур болсон өрнөөс савлгаа хүртэлх чанарын баталгаанд 4 дахь тулгуур зүйл нэмэгдсэн байгаа. Тэр нь нийгмийн нөлөөлөл гэдэг social impact гэдэг нэмэгдсэн байгаа. За нийгмийн нөлөөллөөр бол Young Living компани үнэхээр маш их ажлуудыг хийдэг. За мөн түүнчлэн өөрчлөлт хий гэдэг ийм амин тос хуваалцах систем нэвтрүүлж эхэлсэн байна 24 онд. За тэгээ мөн энэ системийн хүрээнд борлуулалт маркетингийн шагналыг хүртсэн байна. За 24 онд зохиогдсон томоохон арга хэмжээнүүд гэх юм бол үнэгүй аялын болзол хангаж аялалж явсан 1117 бизнес гишүүд байгаа юм байна. За мөн олон улсын чуулга уулзалтанд 7770 орчим дасчид оролцсон байна. За олон улсын хэмжээнд нийт одоо өнгөрсөн онд л 44 томоохон арга хэмжээ болсон байна. За зарим арга хэмжээнд нь Монгол дасчид ч гэсэн оролцсон байгаа. За хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлт дэлхийд дахинд ямар байсан бэ гэхээр олон улсын хэмжээнд 1,732,112 удаагийн чат, мэйл, дуудлага хүлээн авсан байна. За хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн хувьд гэх юм бол нэг 95.6%-тай маш өндөр байна тий. За нийлүүлэлтийн хувьд бол за 1,169,306 айл өрхөд амин тосны захиалгыг хүргэсэн байна тий. За тэгээд нийт дэлхийн 96 онд тээвэрлэлтэй хийж байна. За мөн 2900 тонн нүүрс төрөгчийг нөхөн олгох хувь нэмэр оруулжээ. За энэ бас маш гоё үзүүлэлттэй дэлхийд дахина 8 сая гаруй захиалгыг гаргасан байна. За энэ 8 сая гаруй захиалга дотор нь 24 онд Монгол руу захиалгууд бас нэлээд гарсан байх. За бизнес гишүүдийн үзүүлэлтийг харцгаая. Шинээр 195,758 бизнес гишүүд нэмэгдсэн байна. За тэгээд амин тос хэрэглэгч анх захиалга хийж бүртгэлээ гишүүнчлээ үүсгэснээс хойш 12 сарын хугацаанд дахид захиалга хийгээгүй бол ерөөхдөө хаяг нь итгэхгүй болоод хаагддаг. Тэгээд тэр хаагдсан гишүүдээс эргээд бас хаягаас сэргээдэг гишүүд байдаг. За тэгэх юм бол өнгөрсөн жил нийт 106,958 гишүүд хаягаас сэргээсэн тийм статистик мэдээлэл гарсан байна. За дэлхийд дахина 1,47,686 идэвхтэй амин тос хэрэглэгчд байна гэсэн тийм үзүүлэлт өнгөрсөн оныхоор гарсан байна. За 1 сая давсан байна. Идэвхтэй амин тос хэрэглэгчд гэдэг нь те захиалга хийдэг, хаяг нь идэвхтэй ингээд үе эсвэл сар болгон ингээд захиалга хийдэг тосчод хэрэглэгчдийг хэлж байна. За тэгээ бизнес хийдэг гишүүдийн хувьд амин тос хэрэглэгч дунд 32,372 удаа ранк гэсэн үзүүлэлт байгаа юм байна. За ранк гэдэг нь болохоор ерөнхийдөө амин тосны хэрэглэгч болчоод өөрийнхөө бүртгэлээр дамжуулаад хэрэглэхийн хажуугаар амин тосны ажил бизнесийг хийгээд тодорхой ранк зэрэг болцлыг хангаад ингээд бас амин тосоор дамжуулаад орлогын их усүр бүрдүүлсэн гишүүдийн хувьд болохоор ингээд ранк агсан байна. За дэлхийд дахина тэгвэл гишүүнчлийн үзүүлэлт ямар байна гэхээр Аз номхон далайн бүсд 23% одоо нийт гишүүнчлэлээс те. За манай Монгол улс бол Аз номхон далайн бүстэй хамаардаг. За тэгэхээр монголчууд манаас 23%-ийн тодорхой хэсгийг эзэлж байна гэсэн. За Европ болон ойролт орнууд Африк гэсэн улсуудын хувьд болохоор 1423, Латин Америкийн хувьд 5.4%, Хойд Америкийн хувьд 60.5%. Яалтчгүй
Америкт дийлэнх хэрэглэгч тасчид итгэвтэй хэрэгжилж дийлэнх хувийг эзэлж гэн тийм ээ. За хэрэглэгчийн бүртгэлийн тоогоор тэргүүлж буй 5 улс гэсэн чинь Мексик 1-р орсон байна. Вау. Мексик, за Герман, дараа нь Индонез, Малайз, Испани. За ямар ч байсан Азийн нэг орн болох Малайз улс 4-төө оржээ, топ 5-д орсон байна. За тэгээд борлуулалтын хувьд вау, маш өндөр тоо бай. Та бүхэн харж байгаачлан 32 сая 172,211 бүтээгдэхүүн борлуулсан байна. Зөвхөн 24 оны үзүүлэлтүүд шүү дээ, тийм. За бүтээгдэхүүний хувьд за ашгаар тэргүүлсэн топ 5, топ 3 бүтээгдэхүүн. Мэдээж Нингша багц, Нингша жуус. За мөн Tea Salmon тас гэж энэ ашгаараа тэргүүлсэн байна. Топ 3 best seller бүтээгдэхүүн гэсэн чинь Lavender Lemon Teas гинэ. Lavender Lemon Teas 3. За энийг бол ер нь тэгээд манай Монголд ч гэсэн яалтчгүй өдөр тутам тосчдын хэдийнэ танил болсон бүр гарын доорх 3 тос байгаа тийм ээ. Яалтчгүй best seller дэлхийд дахинаж гэсэн best seller болсон байна. Ашгаар тэргүүлсэн бүтээгдэхүүн бол Нингша багц, Нингша жуус болсон байна. Яалтчгүй Нингша жуус бол ерөөсөө яг одоо үед маш эрүүл аргаар айгүй хялбархан ингээд гоё бие хоргуулжуулээд амин дэмээр нөхөх ийм гоё хялбар амттай жуус байгаа тий. Ерөөсөө гэр бүлийн гишүүд ингээд хүүхэд, том хүн, ах манд гээд ингээд настай хүн ч гэсэн ингээд ууж болох маш гоё амттай. Тэгээд хэрэглэхэд хялбархан маш гоё үр дүнтэй юм амин дэмийн жуус байгаа. За тэгэхээр сүүлийн мэдээлэл нь болохоор дэлхийд дахинаа 30 ширхэг шинэ бүтээгдэхүүн шинээр худалдаанд гарсан гэж байна. За энэ хүү шинэ бүтээгдэхүүнүүдийг дараагийн мэтлэгээр та бүхэндээ ямар шинэ бүтээгдэхүүн гарснаар хуваалцъя. За тэгээд 24 он юм байла. 25 он ямар үзүүлэлттэй, ямар гоё онцлог үйл явдалтай байх болоо гэсэн яадан хүлээж байна.